Hi everyone. За одоо уулзаагүй байна. Тэгээ энэ удаа би та бүхэнд ерөнхийдөө IELTS шалгалттай холбоотой сурал чиглэлүүдийг гаргахаар иргэдэг бэлтжиглээ. Хамгийн нэгдүгээрт бол 2025 онд IELTS шалгалт өгөх гэж байгаа бол юуг мэдэх хэрэгтэй вэ? Яаж бэлдэх хэрэгтэй вэ гэсэн тухай ярихаар хэллээ. Нэгдүгüүрт болохоор формат. IELTS шалгалт бол нийтдээ бол нэг 2 цаг, бараг 3 цаг бол үргэлжлэнэ. Гэхдээ нэгдүгüүрт нь listening нь яг 1 цаг үргэлжлэнэ. Тэгээд дотроо болохоор 4 хэсэгтэй 40 асуулттай байна. Үүний дараа болохоор reading буюу унших дасгал явна. Унших дасгал нь болохоор 3 ерөнхийдөө их уншин 8600 үгтэй их уншаад тэгээд их болгон дээр 13-аас 14 асуулттай их уншаад мөн 60 минутанд дуусгана. За IELTS шалгалтын ерөнхийдөө өгөхөд бол цагийн одоо барихтаа маш хатуу болохоор дундуур нь амарна нэмэлт цаг гэж байхгүй. Яг л 60 минутын дотроо уншаад хариултаа сонгоод хариултынхаа шоглоом дээр бичээд хэвээр байдаг. Тэгээ гуравт нь болохоор writing бас 60 минут өгнө. Энэ 60 минутанд болохоор 2 эссе бичнэ. 150 үгтэй эссе бичнэ. Мөн 250 үгтэй эссе бичнэ. Эхний хэсэг дээр болохоор ингээд график чартыг харж агаад дүрслэн тодорхойлж бичих бол дараа хэсэг дээр нь болохоор ямар нэгэн асуултанд шийдэл олох, хариу олох, харьцуулах, өөрийн бодлоо илэрхийлэх гэсэн арай агсан шатны эссе бичих талбартай. За тэгээд ерөнхийдөө 0-9 оноо авдаг. Гэрээ тэнцээг гэхээс илүүгээр ямар оноо авс, ямар төвшөнд байгаа вэ гэдгийг харуулна. Ерөнхийдөө бол гадаадд сурч амьдрахад бол 6.5 оног бол шаарддаг байгаа. Хамгийн доод босго гэсэн. Гэхдээ одоо нэлээд томоохон нэр хүндтэй сургуулиуд бол 7 оноо ерөнхийдөө доод нь шаарддаг болж өөрчлөгдөж байгаа. За тэгээ одоо би 4 тестүүд дээр нь дөрвөлн дээр нь ерөнхийдөө юу анхаарах ёстойг нэг тарай явчих. Listening бол яалтчгүй Британи буюу Англи болоод Австралийн аялгыг ерөнхийдөө сонсоод ойлгоход чихээ дасгах ёстой. За тэгээд Австрали аялгаар, Англи аялгаар ярьж байгаа зүйлүүд нь юу сонсох юм бэ гэхээр 4 зүйлийг сонсно гэсэн. Нэгдүгээрт нь болохоор casual conversation буюу чөлөөтэй хоёр хүний хоорондын яриа. Хоёрдугаар нь casual talk буюу чөлөөтэй нэг хүний ганцаарчилсан яриа гэсэн үг. Тэгэхээр олон хүмүүст хамтарч ярьж байгаа нэг хурлын өмнө ч юм уу эсвэл announcement зарлал ч юм уу ярьж болно. Гуравдугаарт нь academic conversation буюу багш оюутан оюутны хооронд өрнөж байгаа хичээлийн холбогдлолтой гэрийн даалгавар ч юм уу те эссе бэлдэх group workтэй холбоотой яриа гардаг. Дөрөвдүгээр нь болохоор lecture 10 минут тасралтгүй лекц сонсоод хариултуудаа бүглэх төрлүүд байдаг. Тэгэхээр энэ дээр ирэхэд ямар чадвар эзэмших ёстой байдгийг гэхээр сонсож байхдаа хариултуудаа бүглэх чадвар маш чухал. Тэгэхээр TOEFL дээр бол ерөнхийдөө ямар чадвар эсрэгээрээ шаарддаг вэ гэхээр сонсчоод тэмдэглэл хөтлөөд тэмдэглэл дээрээ хариултуудаа сонгодог бол IELTS-ийн хувьд болохоор сонсож байхдаа хариултуудаа сонгоод явах чадварыг бол шаарддаг. За харин англи хэл сурч байгаа. Тэгээд англи хэлээр ном уншаад хэлээ сайжруулъя гэж байгаа хүн бүхэнд нээлттэй нэг програм зарлаж байна. Сайн хөтөлбөр бол яах вэ гэхээр анхан дундчныхан зориулсан номууд байдаг. Энэ номуудыг надтай хамт нэр нь уншиж дуусгах програм байна. Өмнө нь би YouTube дээр зөвхөн өөрөө ганцаараа уншаад бичлэг болгон тавьдаг байсан бол энэ удаа болохоор subscriber-ууд маань Zoom онлайн хичээлд минь хамт ороод тэр мөн ярилцсангаа унших боломжийг олгож байгаа. Энэ хөтөлбөрт та сонирхож байгаа бол доорх гарч байгаа бүртгэлд нэрээ бусад холбогдох мэдээлэлд бөглөөд тэгээд явуулаарай. Reading дээр бол 3 passage үзнэ. 1600, 1200-аас 1600 үгтэй passage буюу их үзнэ гэсэн. Тэгээ ихүүд нь ерөөхдөө бол
хэцүү болдог. Эхэндээ хамгийн easy, тэр нь болохоор average, болохоор hard гэсэн гурван ихийг үздэг. Тэгэхээр ерөнхийдөө бол яаж ойлгуул амархгүй. Эхний их бол ерөнхийдөө 5.5 оноотой хүн бол хийчихэр их, дараагийн нь 6.5 хүн бол хийчихэр их, гурав нь болохоор 8 7.5-аас дээш оноотой хүн ерөнхийдөө хийхэд зориулагдсан гурван төрлийн их байдаг. За тэгээд reading дээр ямар чадвар хамгийн их шаарддаг юм бэ гэхээр skimming and scanning. Skimming гэдэг нь болохоор ингээд гүйлгэж харах гэсэн үг. Гүйлгэж хараад за энэ ямар мэдээлэл надад өгөх гээд вэ гэж ерөнхий санааг нь ойлгох бол scanning ямар нэгэн тодорхой мэдээлэл толгой дотор бодцоод түүнийг болохоор мэдээлэл дотроос болохоор хайж олох гэсэн мэдээлэл байна. За тэгээд reading-гээ дуусгасны дараа болохоор writing гэхэд нэг цаг үргэлжлэнэ. Writing дээр ямар чадвар шаардах вэ гэхээр эссе бичих дээрээ ямар нэгэн эссе энийг бичдэг гэсэн өгдөл өгсөн байгаа. За тийм ээ. Өөрийн бодлоо хэлнэ үү, санал нийлж гин үү. Тэгэхээр бичиж байгаа нэг өгдөл дээр яг өгөгдснийх нь дагуу бичнэ гэсэн. Тэгэхээр энэ дээр болохоор өөрийнхөө бодлыг нэмээд тийм ээ. Бодол хийлгээг байхад нь бодлоо оруулах. Бодол үг нь өөрийнхөө бодлоо оруулахгүй байх ч юм уу тийм ээ. За жишээ нь зам тээврийн холбогдлолтой бич гэхэд чинь болохоор агаарын тээврийг бичдэг ч юм. Иймэрхүү одоо яах нь сэдвээсээ гажих мөн сэдвийн асуултанд бүрэн гүйцэд хариулахгүй байх гэдгээс болохоор маш их хүмүүс оноо алдаж явдаг. Үүндээ бол маш анхаарах хэрэгтэй. За тэгээд мөн болохоор эсэгээ бичихдээ formal style буюу албан ёсны байдлаар бичих хэрэгтэй. Орчин үед болохоор ерөнхийдөө бол хаасайгүй бол ерөнхийдөө чөлөөт маягаар тийм ээ товчилж бичих текст мессеж юм үү. Товчилж бичих бол дэлгэрч байгаа. Гэтэ IELTS дээр бол яг их сургууль дээр эсэгээ багштай шалгуулж байгаа юм шиг стилээр бичихийг шаарддаг байгаа. Харин дараагт нь болохоор speaking. Speaking дээр ерөнхийдөө юу шаарддаг вэ гэхээр speaking дээр бол ерөнхийдөө 3 төрлийн бас хуваагдана. 11-ээс 15 минут. Speaking нь болохоор шалгалт өгж байгаа өдрөөс өмнө нь юм уу дараа нь эсвэл нэг өдөр байж болно. Гэхдээ нөгөөсөө ерөнхийдөө тасарч өгдөг. Speaking дээр бол ерөнхийдөө 3 хуваагдана. Эхний хэсэгт нь болохоор warm up, introduction, easy, тийм ээ. Нэрээ танилцуул. What's your name? Тийм ээ. Where are you from? What's your hobby гэх мэт easy асуулт асууж ихэд ярихт нь жоохон бэлдэж өгдөг. Гэсэн ч гэсэн энэ болохоор оноонд яг тооцогдох болохоор үүн дээр ч гэсэн хариултууд чинь маш эмгцэгцтэй дуудлага сайтай анхааралтай байх хэрэгтэй. Дараагт нь болохоор speech буюу яриа. 2 минутын турш өгөгдсөн сэдвийн дагуу тасралтгүйгээр ярих чадварыг шаардна. Тэгээ 3 дахь нь болохоор complex discussion буюу яг өмнө нь ярьж ирсэн ялангуяа 1-р зүйл дээр 2-р зүйл дээр ярьж ирсэн зүйл рүү гүн гүнзгий арай нэг тийм тийм ээ философи чиглэл рүү ихэд асууна. Жишээ нь одоо ингээд яагаад хүмүүс ядуу байгаад идэх юм бэ гэдэг ч юм тийм ээ. За Монгол улсад чинь ингээд жуулчд ирэхгүй байвал юунаас талж байна вэ? Үүнийг нь гүнзгийрүүл тайлбарлал гэдэг ч юм. Байгаас төвийг нь ухаж яг арай илүү бодсон хариултуудыг хүсэж идэг гэсэн. За одоо харин өнөөдрийн видеоны гол сэдэв болох 2025 онд IELTS маань яаж өөрчлөгдөж байгаа юм? Орчин үеийн IELTS бэлдэж байгаа хүмүүс яаж бэлддэг болсон? Юуг анхаарах вэ гэсэн талаар ярья. Hi everyone. За тэгээд би таас өнөөдөр Fox app-ыг танилцуулнаа. Fox app бол олон хэлээр яриагаа сайжруулах боломжтой аппликейшн байгаа. За би аппликейшн дээр хичээл заадаг олон багш нарын бол нэг нь. За тэгэхээр одоогор бол Serendipity Poll гэсэн миний 3 хичээл бол нэлттэй байна. Та бүхэн хичээл ороод үн төлбөргөө ярианыхаа дадлага хийж болох юм. Мөн бас AI-тай харилцаа хийж боломж. Hi, how are you? Гэх мэтээр.
За мөн тэгээд шинэ найзуудтай байж болно. За би чинь энэ дээр play game or make a new friend гэсэн нэг сонгоод насыг зааж өгөөд ямар хэлээр яддаг найзтай болмоор сонгоод энэ дээр нь ороод дарах юм бол миний хүссэн категоритой найз маань бас олж өгч болох нэ. За мөн болохоор скил заагаад нэмэлт орлого олох хүсэлтэй хүмүүс надтай мөн адилхан create lesson гэсэн хэсэг дээр нь ороод хичээлийнхаа нэрүүдийг үсгээд шинэ хичээл нэхэр миний энд гаргасан шиг шинэ хичээлийг үүсгэж болох боломжтой болох нэ. Одоогоор би зөв хичээл бүгдийг өнгөө гэсэн болохоор өнгөө оролцсон. Мөн болохоор би paid lesson бас гаргах боломжтой. Мөн үүний хажуугаар live talk room бас үүсгэж болж байна. Энэ дээр болохоор та бүхэн өөрөө үүсгэх юм бол Clubhouse-тай адилхан байдлаар гээд хоорондоо ярилцаж болох нэ. За нэгдүгээр нь болохоор ерөнхийдөө бол дэлхийд даяар computer based test буюу компьютероор одоо IELTS руу өгөх нь болохоор илүү түгээмэл болж байгаа гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө IELTS нь болохоор цаасаар өгж болдог, компьютер өгж болдог. Тэгэхээр цаасаар өгөх нь болохоор гараараа бичнэ, уншихдаа ингээд цаасан дээр бичсэн юм уншдаг байсан бол одоо орчин үед болохоор компьютероор текст компьютерд дэлгэцнээс уншина, мөн эсэгээ бичгтээ ч гэсэн компьютероор тайпинг хийж бичнэ гэсэн. Тэгэхээр одоо орчин үед улам энэ талаар нь илүү хөгжүүлж байгаа болохоор энэ тал computer based test-эн дээр нь илүү бэлдвэл дээр гэж бодож байна. Тэгэхээр компьютероос тэ ингээд эсээгээ reading-гээ уншаад хариултуудаа бүгд дээрээ илүү бэлдэх нь байна. Мөн эсээгээ ч гэсэн гараараа биш компьютероор тайпинг хийж бичвэл бичихдэр биеигээ дасгсан дээрээ гэж бодож байна. За дараагийн ерхэд өөрчлөгдөж байгаа зүйл IELTS One skill retake. За энэ ямар учиртай юм бэ гэхээр за зөвхөн дөрвөн чадварын дөрвүүлэнг нь биш. Нэг л скиллийг нь сонгоод тэрийг ахин өгөх боломжтой гэсэн. Ганцхан ингээд 8 авч ирсэн speaking дээрээ 6 авчдаг юм бол би зөвхөн speaking-ийнхаа төлбөрөө өгөөд арай хямдхан төлбөрийг өгөөд дахиад өгчиё гэж захиалж болдог болсон гэсэн. Тэгэхээр ер нь бас санхүүгийн хувьд ч гэсэн сэтгэл санааны хувьд ч гэсэн арай хэлбэр болж байна гэсэн орчин үед. За тэгээд гурав дахь нь болохоор AI бол одоо яалтчгүй орчин үед IELTS бэлтгэхэд чухал хэрэгсэл болж хувирлаа. Тэгэхээр бичсэн эсээгээ AI руу ChatGPT руу явуулаад зөвлөгөө авч болох нь байна. Онооныхоо багцааг авч болох нь байна. Юун дээр ажиллах ёстойгоо авах шаардлагатай авч боломжтой болж байна. За гэхдээ AI-аар ашиглаад багшгүй бэлдэж болох уу гэх юм бол AI бас тийм ч их төгс хөгжөөгүй байгаа болохоор AI зарим зүйлүүдийг нь яг нь буруу тооцоолдог зүйл бол байгаа тийм ээ. Яагаад 6.5-аас 7.5 хүрэхгүй байгаа шалтгаануудыг нь бас ойлгохгүй зүйлүүд байгаа болохоор зарим зүйл дээр туршлагатай IELTS багш нарын үзэхгүй байна. Тэгэхээр ерөнхийдөө бол яг нь багш AI гэсэн ингэ хольж ашиглах нь орчин үеийн шинэ IELTS бэлдэх арга болж ирж байна. За дараах нь болохоор ерөнхийдөө IELTS бол дэлхийн номер 1 английн шалгалт байсан хэвээр байна. Гэхдээ бус шалгалтууд бол ингээд хурж орж ирж байна. Нэгдүгээр нь болохоор PTE Pearson боловсруулсан тестүүд болохоор Америкт болоод Америкт, Англид бусад улсуудад бас нэлээд гарч ирж байна. Энэ шалгалт бол ерөнхийдөө арай амархан зарим хүмүүсийн бодлоор бол. Тэгэхээр бол IELTS хүлийн зөвшөөрж байгаа ч гэсэн PT зөвшөөрж байгаа бол бас өгж болох нь байна. TOEFL бол ерөнхийдөө Америк, Канада гэсэн болон бус улсууд хүчтэй хэвээр байна. Мөн шинэ гарч ирж байгаа шалгалт бол Duolingo ялангуяа ковидын үеэр бол нэлээд гарч ирсэн. Duolingo болохоор бас нэлээд смарт бол олон сургууль хүлээн зөвшөөрж байгаа. Тэгэхээр заавалчгүй IELTS биш бас Duolingo гэсэн боломж байгаа гэсэн үг. Мөн ажлын байрны англи хэлний оноогоо шалгуулмаар байгаа бол TOEIC гэсэн шалгалтууд ерөнхийдөө бол нэлээд байгаа шүү. За хамгийн сүүлд нь болохоор орчин үед ерөнхийдөө бэлтгэхдээ бол яах нь сар бүрээр өөрийнхөө ахиж өгөхгүй байгаагаа шалгасан нь ерөнхийдөө хамгийн их санал болгож байгаа зүйл шүү. Тэгэхээр нэг сар бэлдээд өөрөө хэв зүйл болж байна вэ? Mock test өгөөд үз. Тэгээд үр дүн гарч ийн нөө? Гарахгүй бол ягаа гарахгүй байна? Гарч байгаа бол үргэлжлүүл хийгээд ахна. За тэгээд энэ хүрээд видео маань дуслаа. Би бус мөн IELTS-ийн онлайн хичээлүүд явуулж байгаа. Линкээр ороод үзээрэй.
Bye bye everybody.